За үргэлжлүүлээд нийгмийн хариуцлага ба татврын хамаарлын талаар асуудлуудаа тодруулах гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулдаг яг 25-1 гэдэг хуулийн залт байдаг. Яг тэрүүгээр одоо үйл ажиллагаагаа яг ажилуулдаг аж ахуйн нэгжийн тоо хэдэн тоо байна вэ гэдэг тоо. За ажилуулаагүйхын төлөө төлдөг одоо тоо дүн нь бас хэдэн төгрөг байдаг вэ? За хоёрдугаарт нь ер нь энэ татвараас хөнгөлөхдөө бид нар бол одоо зөвхөн мөнгөн дүн орлогын хэмжээг яваад байгаа. Татврын хөнгөлтийн бодлого дээр ер нь энэ хөдөлмөр эрхлэлтийн квот эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулж байгаа байдал зэргийг тооцоолох, шатчлах өөр одоо урамшууллын татврын бодлогоор дэмжих өөр ямар хувилбар ер нь байж болох вэ? Энэ талаар би бас та хэдийн саналыг сонсох гэдэг. Тэгээд бас тодруулна. За хасвар гавьгш хариулъя. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулахад компаниуд дээр 100% хэдэн билээ. За нэмээд гүйцэтгэд хариулчаар би нөө тоонуудыг санахгүй болохоор 100% тутамд 25% гэж санагдаж байна. Хүн ажилуулвал татрын бас нэлээд хөнгөлтүүд идэлдэг. За сая бас өнгөрсөн 2-7 хоногийн өмнө сарын чөлөө гишүүн баг мэдж байгаах бид нар бол нөгөө харааны бэрхшээлтэй иргэдийн төв дээр үйлдвэрийн одоо тоног төхөөрөмжид одоо хүлээлгэж өгсөн байна. За тухайл бол одоо хараагүй иргэд буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тэр үйлдвэрээс нь худалдаа авалт хийвэл бас муу ялгаагүй компаниудад бас татрын хөнгөлт идэлдэг гэх мэтлэн байна. За аж ахуйн нэгжийн орлогын татвар хөдөлмөрийн чадвар 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилтдаг одоо аж ахуйн нэгж болон нийт ажиллагчид хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр нь аж ахуйн нэгжийн орлогодох одоо ноогдох албан татварыг хөнгөлж өгч байгаа. За дөрвөн аж ахуй нэгж 1.7 тэрбум төгрөгийн хөнгөлт эдэлсэн байна энэ хугацаанд. Одоо энэ жил гэсэн үг. Тэгэхээр энийг бол жоохон сурчлах хэрэгтэй байна. Ягаад гэвэл манай энэ иргэд аж ахуй нэгжид тэр талын мэдээлэл жоохон тааруулах юм бэл. Энд чинь эргээгээ тэр иргэдийг ажилуулвал татрын хөнгөлт байгаа гэдэг мэдээллийг аль болох сурчлах шаардлагатай л гэж харагдаж байна. За өөр гүйцэж хариулах юм байл хариулаарай. За. За отхон сарын чөлөө гişүн тодруулж ирсэн. За гавьяа гişүн баярлалаа. Тийм. Тэгэхээр тэр татврын хөнгөлтийн тийм боломж бас байдаг байх нь. Тэгэхээр тэрийг иргэдэд таниулахын тулд татврын газраас ямар ажил хийсэн бэ? Аж ахуйн нэгжид жишээлбэл та бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах юм бол ийм боломж байгаа шүү гэдэг саяны гавьяа гişүний хэлсэн заалтын дагуу, хуулийн хэрэгжилтийн дагуу татврын ерөнхий газар ямар ажил хийсэн? Сүүлийн 5 жил ч юм уу таймлаад нэг хэлээд тэрнийх нь үр дүнд хичнээн хүн ажилтаа болсон юм. За хоёрдугаарт нь би асууад байгаа. Ер нь татврын бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар хувилбар байдгийм бэ олон улсад? Энд дээр та нар ямар бодолтой байгаа юм бэ? Би татврын ерөнхий газраас асууж байгаа шүү. За ажлын хэсэг 4. Цогтноор нь татврын ерөнхий газар хариулъя. Татврын ерөнхий газар цогтноор нь татврын албаны үндсэн чиглэлд татвар төлөгчид зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих чиглэлийнхээ хүрээнд нийт татврын албанд бүртгэлтэй татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүдэд бол татврын хууль тогтоомжийнхоо сурталчлах хэрэгжүүлэх ажлыг бол хэрэгжилтийг нь хангаж явдаг юм үндсэн чиглэлтэй. За татврын алба бол зөвлөн туслах татврын алба болох зорилтын хүрээнд 2025-26 онуудад бол дунд хугацааны стратеги төлөвлөгөөн дээрээ бол илүү зөвлөн туслах чиглэл рүүгээ бодлогоо тодорхойлоод ингээд явж байгаа. За аж ахуйн 2026 оны 1-р улирлын байдлаар бол яг энэ зөвлөн туслах чиг үүргийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хуулийн этгээд ажилуулдаг нэг 17,000 гаруй иргэдийг ажилуулсан ийм аж ахуйн нэгжүүдтэй суралц зөвлөгөө үйлчилгээгээ үзүүлсэн гэдэг ийм дүн мэдээ. Өөрөөр хэлбэл энэ он гараад 6 За гүйцэтгэд хариулъя. Дөрөвдүгээр микрофон. За энэ оны хувьд бол зөвлөн туслах чиг үүргийнхээ хүрээнд 6500 орчим аж ахуйн нэгжүүдэд татврын хууль тогтоомжоо
сурчлах юм ажлуудаа хийгээд байгаа. За энэний цаана бол мэдээж 17,000 гаруй суудхан төлөгч аж ахуйн иргэдүүд бол байгаа. Тэнд бас тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдэд сургалт зөвлөгөө үйлчилгээндээ бол хамруулад энэ зөвлөн туслах ажлаа хэрэгжүүлсэн гэдэг юм дүр мэдээ байна. За саран чулуун гэсэн тодруулъя. За дансаа хаалгасан аж ахуй нэгж байгууллагуудын тоо судалгаа та бүхэнд байгаа. Тэгэхээр тэр дансаа хаалгахад хүрсэн шалтгааныхын цаана ямар нийгэм сэтгэл зүй одоо эрүүл мэндийн ч юм уу асуудал байсан бэ тэ? Энэ аж ахуй нэгжүүдийн цаана ер нь одоо хүнд нөхцөл байгаа ажилтнуудаас бүрддэг жижиг байгууллага ч юм уу тэ иймэрхүү асуудал байсан юм болов. Энэний цаадах нийгмийн асуудлыг ер нь судалж үзсэн үү? Энэ дээр бас мэдээлэл авч. За ажлын хэсэг хариулъя. Ган гişүү. За дотрын ажлын хэсэг анх байгуулагдаад явж байхад бол одоо яг энэ данс хаадаг энэ аргас аргаас салах ёстой гэсэн байдлаар бол энэ хуулийн төслийг анх босруулж ирсэн. Одоо манай Ган Зориг гишүүн маш идэвхтэй оролцсон. За манай Баттуул гишүүн байна. За манай Инх Түшин гишүүн байна. Тэгээд тэр ч утгаараа яг энэ одоо аж ахуй нэгжийн орлогын төр хууль болон татрын эрхийн хууль дээр тэр өөрчлөлт орж ирж байгаа. Нэг өсөндөө одоо ингээд шууд хаагаад шууд мөнгөний авдаг биш. Тодорхой хэмжээнд үлдээгээд тодорхой хэмжээг ингээд татарт авдаг бах энэ зохицуулт. За OECD-ийн орнууд бол нэлээд түгээмэл байдаг. Одоо энд орсон жирсэн байгаа загвар нь бол одоо Шинэ Зеландын одоо татрын хуулийн загвар байгаа. Ер нь бол татрын дансыг хаана гэдэг маань үндэстэй тэр аж ахуй нэгжийг дампуурал гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг зөв энгийнээр хэлэхэд бол түүнтэй холбоотой сэтгэл зүйн бол нэлийн хүнд асуудлууд бол үүсдэг. Ажилтнуудаа цалингаа тавьж чаддгүй. Ер нь бол ингээд нөгөө бид нар чинь татрын өртөө бол одоо тендерч орж болдгоо, татрын өртөө байвал тодорхой олдооч авч болдгоо. За болцсон. За